Том алхаар зохиход хэдэн зуун тонжинтэй зангуй болон төмөр гинж газаргүй болсон зэрлэг мармит далайн өн рүү шидэгдэж ажилчид хурдхан холдонгүй. Учир нь тэдний мэдэж байгаачлан төмөр гинж багхан ч гэсэн шүрхэт л амь насаа алдаж мэднэ. Энэ үед хөлгийн ахмад далайн үнд томоохон загсны зүрэг байгааг илрүүллээ. Тиймээс тэр даруй зангуйгаа хаяхад зангунд бүхлэгдсэн загсны тор далайн үнд дэлхэгдэж юуж мэдэхгүй туудан загснууд далайн урсгалаар загсны торонд орж баригдана. Туудан загсан далайн гүний өндөр даралтай бүсэд амьдардаг ба хуурай газарт гармагцаа даралтын өөрчлөлтөөс үүдэн шууд л өгдөг. Тиймээс та зах дээрээс туудан загсыг амьдар нь худалдаа авах боломжгүй. Тиймээс хоолны ширээн дээрх туудан загснууд бүх далайн үнээс баригдсан гэсэн үг. Тороо хайснаас хойш нэг цагийн дараа л гэхэд 10,000 гаруй туудан загс далайн ирэг дээр гаргагдана. Эдгээр загснуудыг ялгаж ангилсны дараа шинэхэн байдлыг нь хадгалахын тулд бутлан мөсөөр хүчит тэр даруй боловсруулах үйлдвэрлэлөө тээвэрлэнэ. Энд ажилчид эхлээд загсыг хэсгээгээд дараа нь толгой болон сүүл хэсгийг нь тасдаж гиз дотрыг нь цэвэрлэнэ. Зөвхөн гол хэсгийн чанартай махыг авч хоёр талыг нь шаргал өнгөтэй болтлон шараад шар буурцаг болон нууц амтлагч нэмж амтласнаар битүүмжилд савлаад худалдаанд гарах боломжтой. Туудан загс өндөр чанартай уураг болон ханаагүй тосны хүчлээр баялагтвал далайн эрдэнэс гэж нэрлэгдэв. Энэхүү ладлан загсыг задлаад шууд хэрэглэж болно. Зөвхөн гол махаар хийсэн тул ямар нэгэн хаягдал байхгүй. Зузаан шүрслэг махтай зажлах тусам амтан нэмэгдэн хоол ихэд залхуурсан үед нэг задлаад будаатай ойлж идэхэд л маш сайхан задна. Үүнээс гадна халуун ногоотой болон халуун ногоогүй гэсэн хоёр төрлийн амтай. Хөгшин хүн хүүхэд гээд бүх танаа зовлгүй идэж болно. Та ч гэсэн амлаад үзээрэй.